шидүүдээ нэг жоохон ичиж амьдрья. Яг одоо энэ төсвийн төсөөлөл энэ төсвийн хүрээтэй холбоотой бол асуулт алга. Гэхдээ үүнийг дагаад орж иж байгаа энэ нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах энэ асуудлыг бол дэмжиж болохгүй. Бид нар энэхээр сайдаа та өөдөө сараа инээгдэх юм. Бид нар 25 оны 11 сарын 14-нд яг 6 сарын өмнө энэ хуулийг баталсан шүү. Яг яах гэж баталсан бilé? Хичнээн хэлцүүлэг болсон бilé. Мөнгөний ханш унсан үед дээрээс нь мөнгөний хатлуу бодлого явж байгаа үед энэ иргэдийн гар дээр аж ахуйн нэгжийн гар дээр бэлэн мөнгө болчлоо. Ядаж нэг жоохон мөнгөчсөн нөөтөөс нь үлдээе гэд. Тэгээ үүний чинь одоо 500 мянга хүртэлх орлоготойг нь 100% болгохоор 500-аас саяын 50% болгохоор саяас дээш нь 20% болгохоор нөөтийн хэдүүлээ нөөтийн тухай хуульд өөрчлөлт оруулж батлаад тэгээ 1 сарын 1-ээс хэрэгжүүлэх байсныг хэдүүлээ за багш хэмжээний цалингийн нэмэгдэлгээд за 10 сарын 1-ээс болгосон. Одоо бүр байхгүй болгох гэж байна. Гэхдээ нэрээ одоо ичих хэрэгтэй шүү дээ. 10 гаруй жил та нар төсвийн болон мөнгөний буруу бодлого явуулсны улмаас өнөөдөр энэ мөнгөний ханшуулт чинь 2016 оны 100 төгрөг 32 төгрөг болчиход байж байна. Тэгээд нөөт дээр нь иргэдээ нэг жоохон мөнгөжүүлчих гэсэн одоо өнөөдөр яг 6 сарын дараа ийм хачин эргүү парламент гэж юу юу гэдгийг. Дөнгөж гаргасан шийдвэрээ 6 сарын дараа одоо ийм яриа байж явах гэж. Нөгөө талдаа энэ чинь бид нар сая чуулганы судалгааны 1-2 сард тойрогт явахдаа ярьсан шүү дээ. За нөөтийн тухай хуульд сайхан өөрчлөлтүүд орж байгаа. Иргэдэд хэрэгтэй өөрчлөлтүүд маш их орж байгаа. Та нарын 500 мянган төгрөгийн худалдаа авалт болгон чинь гар дээр чинь 50 мянган төгрөг үлднэ. Энэхээр дараагаас 2 сайдаас 2 асуулт байна. Та түрүүнд инх туяа гишүүний асуултанд хариулахдаа төсвийн орлого бол тасраагүй. Орлого бүрдүүлэлт сайн байгаа гэсэн. Дараах нь 30 минутын дараа баясгалан гишүүний асуултанд хариулахдаа төсөв хэцүү байна. Байдал амаргүй байна. Төсвийн чадах хэцүү байна гэж яг бодтой байдал нь аль нь? Нэг үгүй тэгэхэд энэ бүтэл муутай төрийн бодлоо сайдаас болоод бид нар өнөөдөр ийм байдалд орчоод байгаа шүү дээ. Та үнэн хэлэх хэрэгтэй шүү дээ. Ямар хариуцлага тооцсон улсын төсвүүдээр тэр бум их найд орчим төгрөгийн ачаал үүсгэсэн сайдыг зөвхөн огцруулаад явуулах юм уу? Энэ дээр ямар хариуцлага тооцох юм? Өнөөдөр бид нар ийм л бодтой юмнуудаа иргэдэд хэлж явахгүй бол одоо ингээд нэг ерөнхий юм яриад худлаа яриад баймарг байна. Хоёрдугаарт нь энэ нэгэнт нөөтөөр орлох гэж байгаа бол удахгүй төсвийн татгал хийх юм чинь тэгвэл цалин хөлсний нэгдсэн бодлогоо Абакир сайд өөрсдөө оруулж ирэх хэрэгтэй шүү дээ. Одоо ингээд өмбөө цөмбөө юм хийгээд нэг талдаа нөөтөөр оролдоод нөгөө талдаа ингээд зөвхөн багш эмчнэр гэж яриадах юм бол тэгвэл соёл урлагийн бусад салбараа нэмээд цалин хөлснийхөө нэгдсэн бодлогыг хэдүүлээ эргэж харъя. Энэ хоёр дээр хариулт авъя гэхээр сайдаа. За, учир ерөнхий сайд хариулъя. Тэгээ Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Тэгээ энэ төсвийн хүрээ бол яг энэ удаа бол хуулийн хугацаанд л орж ирж байгаа. Энэ бол 27 оны төсвийг өргөн мэдүүлэхэд энэ төсвийн хүрээгээр энэ хүрээ хязгаарт багтаж төсвөө мэрэгүү мэдүүлнэ. Энэ бол хуулийн хугацаанд. Таны хэлж байгаа бол үнэн. Тэгээ их хурд батлсан хуулиасаа буцаад авах нь зохимжтой биш ээ. Гэхдээ нэг зүйл байна. Ер нь татвараар бид их хамаагүй оролдог болсон байна. Татвар бол өөрөө нийгэмдэх баялагын дахин хуваарлтын хамгийн зөв механизм гэж бодож үзэх ёстой. Тэгэхээр татвар өөрөө аль салбартыг илүү дэмжих үү буюу энэ баялагыг хэрхэн хуваарлах уу гэдгийг шийддэг зөв механизм. Тэгэхээр энэ механизмыг өөрөө цаг үеэсээ шалтгаалж хийдэг. Тэгэхээр өнөөдөр нөөтийн буцаалтыг нэмэгдүүлэх нь чухал байна уу? Эсвэл хувийн орлогын албан татварыг хөдөлмөрийн өсвийн доод хэмжээнээс доош байгаа тохиолдолд бүтэн тэглэх нь зөв байна гэвэл иргэдийн орлогыг хамгаалах нь илүү чухал байна. Нэгсэндээ хөдөлмөрлж байгаа хүн бүрийн орлогыг хамгаалах нь цаашаа ажлын байрыг хадгалж үлдэхэд чухлаа гэж үзэж байна. Тэгэхээр нөгөө татварыг хуваарлах асуудлыг засгийн газар шийдэ гэдэг чинь засгийн газар бодлоготойгоо нийцүүлээд татвараар дамжуулж тэр механизмаа хөдөлгөө гэсэн үг. Тийм учраас энэ татвартай холбоотой хуулийн өөрчлөлтийг дандаа засгийн газар өргөн мэдүүлдэг ийм учиртай. Гэтэл өнөөдөр сүүлийн үед бас нэг юм хэмжээ хязгаартай. Хувийн орлогын албан татварыг 1% болгоё гэж ярьж байгаа гишүүд нэг зүйлийг бод.
Хувь хүний орлогын албан татвар бол орон нутгийн төсөв шүү. Орон нутгийн төсөв. Хэрвээ хувь хүний орлогын албан татврын 1% болгоё гэвэл төсөв 90%-аар тэр 10% чинь 90 тасарна. Гэхдээ орон нутаг биедаж үйл ажиллагаа явуулах болцоогүй болно шүү. Өнөөдөр аймгийн удирдлагууд, аймгийн өргөдлийн хурлын төлөөлөгч нар бүгд ярьж байна. Цаашаа биднийг ер нь бай гэж байгаа мó? Эсвэл ингээ Монгол улсад аймаг орон нутаг хэрэггүй гэж үзэж байгаа мó? Нийслэлч, аймагч энэ хувийн орлогын албан татвараас санхүүждэг юм аа. Үгүй бол энэ аймаг орон нутгийн чинь төсвөөс дахиж тэтгдэг болно. Ямар арга зам үлдэхгүй гэхээр зүгээр л гадаад зээл тусламж аавна. Тийм учраас би яг таны хэлж байгаа дагуу одоо нийгмийн даатгалын реформын хуулийг дээрээс нь халамжийг зорилтод болох хуулийг төрийн албан хаагчийн 33 хуулиар зохицуулж байгаа хуулийг хүнднөө. Тэтгэврийг шударга болгоно. Энэ хуулиудыг бариад ороод ирэхээр харин бүгдээрээ тойрч суужгаад арай эрүүлэр аливаа асуудлыг одоо ингэж ярих ёстой шүү. Тэрээс дээр доороо гараад татврын хувь хэмжээгээр өрсөлдөөд байвал энэ улсаа хорлоо шүү. Тэгээ тэрийг анхаарах хэрэгтэй. За, энэхээр сайд нэмж хариулъя. Төсөв орлого хэвийн байгаа Ганбаатар гишүүн. Яг л өөрийн байгаа төвшөнд үйлдвэрлэлийн потенциал төвшөндөө төсвийн орлого бүрдээл, даашаа нэмж бүрдээл, нотлогийн мөн үеэс 14% нэмээ бүрдсэн байна. Экспорт 2.2 тэрбум доллараар даваад ороод ирсэн байна. Энэ бол хэвийн явж байгаа. Миний ярьсан хүндсэн зүйл бид зардлаа огцом нэмчээд байгаад л асуудал. Орлогоосоо давсан зардлыг нэмсэнтэй холбоотойгоор зохицуулт хүндрээд байна шүү дээ. Тэгэхээр бид нар сонголтыг их хурл өгж байна, тооцоо өгж байгаа засгийн газар. За энэ их хурлын баталсан цалингийн нэмэгдэл дээр ийм ачаа үүсэж байна шүү. За дээрээс нь нөөтийн хуулийг ингээд хэрэгжүүлээд эхлэх юм бол 2 их найдын ахаад үндсэндээ ингээд 4 их найдын ачаа зардал үүсэж байна. Төсвийн орлого дутна. Тэр хэмжээнд бусад салбараас чинь татах нь байна шүү. Орон нутгийн дэд бүтц хөгжлийн бодлого чи хэрэгжихгүй байна шүү. Төрийн албан хаагчдын цалин тэтгэврийн нэмэгдэл чинь хүндрээд эхлэхэд байна шүү.